За, гурван зүйлийг бол ярмаар байна. Нэгдүгээр бүрдэрч хэллээ. Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгдэг шунлын дэв очихоор юу болдог гэдгийг бол бид маш сайн махцсараа мэдэрсэн. Тийм учраас сайн хүн олж тавихаас гадна тогтолцооны зөрөгтэй шинтгэлүүд бол өгүүлэгдэж байгаа. Ардчилсан эрхцүүд улс орнуудад байдаг шиг хууль зүйн сайд ерөнхий прокурор хоёр нэг хүн байхад бол 6 жил томилогдно уу, нас нь хэд байх энэ төр бол нэг асуудал биш. Тэр улсуудад хууль зүйн сайд ерөнхий прокурор хоёр нэг хүн байхад бол санаа зовхгүй байгаа. Тэр улсуудад хууль зүйн сайд дотоод иргэн сайд хоёр нэг хүн байхад бол харин айж сэрвэтж байгаа. Яагаад гэвэл хэрэв хууль зүйн сайд дотоод иргэн сайд хоёр нэг хүн байхаар тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь цагдаацсан төртөл болж хувирдсан байл. Тэгэхээр ийм том тогтолцооны шинтгэлийг зөрөгтэй хийх хүлээлт бол байгаа гэдгийг би хэлхийг хүссэн. Хоёрт нь ерөнхий прокурор томилогдох гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дээр нэг ийм үг өгдөг. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх гэж Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль олон нүүргүй нэг байхын тулд энэ байгууллага оршин байгаа тухай ярьж байгаа. Тийм учраас би хэд хэдэн хуулийг зүгээр сануулмаар байна. Бүр протоколд үлдээх гэж байна. Прокурорын тухай хуулийн 63 дээр прокурорын тэтгэврт гарах насны дээд хязгаар 60 нас гэж бичсэн байна. Төрийн албаны тухай хуульд 41-ийн 2 дээр хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас гэж бичсэн байна. Төрийн албаны хуульд өөрөөр заагаагүй гэдэг үгтэй. Хуульд өөрөөр заасан прокурорын тухай хуулийн дээр байгаа. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр улсын хур шийдвэр гаргавал хоёр өөр шийдвэр гаргана. Улсын хур жоохон хожуу хойшоо сууж ажиллаж байгаа байх. Үндсэн хуулийн цэцээс 2025 оны 2 сарын 14-нд 2 дугаар тогтоолоороо дээд шүүгч нартай холбоотой тэтгэврийн настай холбоотой маргааш шийдвэрлсэн. 55 нас гэдэг маргааныг. Хэрвээ улсын хурал 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллага дээр томилох гэж байгаа бол хуулийн зөрчлийг арилгах ёстой шүү. Арилгахгүй бол ард нь үндсэн хуулийн цэц рүү үсэрчихвэ гэж болгоомжилж байгаа. Ажил авж байгаа хүн нь ч, ажил явуулж байгаа хүмүүс нь ч үндсэн хуулийн маргаан руу очивол энэ бол эрсдэлтэй. Тийм учраас протокол дээр би маш тодорхой сануулж байна. Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулж байгаа ажлын хэсэг хууль зүйн байнгын орон дээр хурдтай ажиллаж энэ зөрчлөө арилгахгүй бол энэ өөрөө төвөгтэй байдалд авчин шүү гэдгийг дахин сануулж хэлж байгаа. Гуравт нь энэхүү хэрэг шөнө хэлсэнчлэн үнэхээр одоо прокурорын манлайлалаар нэг ажил хийх цаг болсон. Прокурорууд ялах үйл ажиллагаагаа шүүхтээр явуулах ёстой. Гэтэл энэ мөрдөх байгууллага чинь шүүхтээр ажилдаг биш, хэвлэлээр ажилдаг байгууллагууд болоо хувирчлаа. Сүүлдээ хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан хэсэг нь мэддэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж байна. Энийг зогсоохын тулд тэр прокурор гэдэг хүн процессын эзэн хувьдаа шүүх рүү яллах үйл ажиллагаа явуулж энэ хэргийг толгоогоор хариуцаж орж байгаа хувьдаа ямар ч албан тушаалтан прокурорын гадуур энэ хэрэг ярьж байгаа үйл явдлыг тасцох ёстой шүү. Хэвлэлээр биш шүүхтээр шудраг ёс тогтдог, хууль амилдаг, нотлох баримт үнцэнтэй. За 1 минут нэмж өгье. Дахин хэлье. Хэвлэлээр пиар шиг биш, улс төрчид шиг биш. Шүүхтээр хууль амилдаг, шудрагаас тогтдог, нотлох баримт үнцэнтэй байдаг энэ хуулийн засаглалыг, хүний эрхийн хамгаалтыг прокурор одоо манлайлж ажиллах цаг болсон шүү. Мэргэжилдээ үнэнч байх гэдэг бол маш чухал. Бид нар үгийнхээ ихэнд хэлсэн. Хууль дээдэлдэггүй мэргэжлийн үл тоомсорлдог шунлын дэв хуулийн байгууллагын толгой дээр очихоор ямар аимшиг болдгийг. Би жаргал сайхан прокурорд мэргэжилдээ үнэнч байдаг, хуулийг эрхмэлдэг гэдэг байр сууринд нь итгэж байна. Хуулийг нэг мөр Монгол улсын хэмжээнд үйлчлүүлэхийн тулд хууль тогтоогчид бас ажиллаа хийх ёстой. За тэрэн билийн даваа сүрэн гişүү гэлээ.